Дорногов аймгийн Дэлгэрэх сумын 1-р багийн малчин Натар гэдэг хүн байна. Би одоо 1991 оноос хойш маллсан. Энэ өвөл айхтар хүнд өвөл боллоо. Цас их эрт боогдсон. Өглөө нарнаа харуугаар босоод л тэгэл өлгөө цастайгаа ноцолд өглөө босоход зарим зөвлөө чинь хаалга дарсан байна. Нөө цас цэвэрлэхээс авахгүй болоо тэгэл мал сүлдээ бэлчээрс гарах нөхцөлгүй болцсон тэгэл хүндэл байсан гэхээс ярих халах. Би хүн басар тийм зут үзээгүй айхтар л өвлөллаа нүглэр. Манай сумын хувьд бол энэ жил бол маш их хорогдол маш их гарсан. Малчид бол одоо банкнд өргүү зээлгүй малчин гэж бол байхгүй. Бүгд л малтай. Одоо тэгээд тэрийг одоо яаж дараа нүлээл гэж ингэж бодогддог. Залуучууд хүнд байна. Тэгээд одоо ажил олдохгүй шүү дээ. Залуучуудад бол хөдөөний малчин эмэгтэйчүүдийн стенэр чанга штэ. Өвөл 4 цагийн зундан хаална өвлөнд ямар байх вүлээ тэгэл ойлгомжтой те хэцүү шүү дээ. За яах вэ бид яах вэ? Хэдэн малаа аваад үлдэж ивэл бид яах болно гэл ингээл бид нар ч л энэ хэдэн малаараа л амин зулгаа хөөцөлдөг болохоор чинь тэгэл хэдэн малынхаа л төлөв сэтгэж байгаа юм чи. Өөрийн биеийг бол хайхаараа л за нэг даралт ихсэн чи за энэ яах вэ гэл нэг юм уучаал хэдэн малаалтаа л явж байгаа юм чи бид нар чинь тий. Сум орон руу орё гэдэг юм уу тиймэрхүү бодол юу н бай төрж гин үү? Торхгүй байна. Одоо энэ насаараад маллаад дагаад малалт авч очсон болохоор ч одоо энэ цөөхөн эдийн юмаа бас нэг ахаад нэг юу яачихгүй юмсэл гэж бодох юм. Хүнд л хэрэгцээгүй юм гэж байхгүй шүү дээ. Эдгээр чи бүгд л одоо жишээл нүүр гарын савн өдр хичээлət айлдвал айл өрхөд бол хэрэгцээтэй л байдаг бүхэл зүйлүүд үл энэ бол тий. Тэгээд би энэ улсуудаа маш их баярлалаа л гэж хэлье. Малчтынхаа өмнөөс маш их баярлалаа л гэж хэлье дээ шүү хэлэх байхаа тий. Хүн цас цуудтай хэцүү үед бидэнд тусдсан болсонд маш их баярлалаа л гэж хэлье.